Хай. Өдрийн мэнд орой минь өглөөний минь та бүхэндээ энэ өдрөө дахиад уулзаад их баяртай. Тэгээд өнгөрсөн лайвснаас хойш ерөөдөө их завгүй ажиллаа. Манай хавлаш сейл зарсан сайхан нөгөө жимбэг том мөрөөд гэдэг багцаа гаргаад маш олон залуучууд биднээс таалбарж байна. Өдөр шөнө оройгүй байшигээл бид нар дэн гэл явж байна. Тэгээд чамааг хэрвээ орж амжаагүй болвол тэрийг олоод аваарай гэж хэлж байна. Ялангуяа манай имэйл лист бүртгүүлээд манай 30 хоногт амьдралаа өөрчлөе гэдэг аян дүнгийн оролцсон бол энэ багцыг авах хэрэгтэй болж байгаа. Тэр хүмүүс зөвхөн манай вебсайт руу monicabasc.com гэдэг вебсайт руу ороод бүртгүүлсэн тохиолдолд биднээс энэ багцыг авах эрхийг мөн дээрээс нь бас нэг урдны юусэн өгч байгаагүй гой боломжийг өгсөн тэр маань юу нэ гэхээр дасгалжуулалт авах нэг удаа дасгалжуулалт авах эрхийг одоо яг энэ багцыг худалдаж авах хүмүүстээ өгч байгаа. Эсвэл нэг удаагийн менторийн зөвлөгөө авах эрхийг манай 10 жаргалтай зөвлөгөө авах эрхийг бид нэр өгж байгаа шүү дээ. Тэгээд энэ flash sale-тэй холбоотой ор хүмүүсээс орж ирсэн янз бүрийн асуултанд зориулаад хариулж байгаа. За тэгээд энэ дээр өнөөдрийн лайв хийх гэдэг гол зорилго маань юу вэ гэхээр нэр хүндээ яаж хамгаалах вэ? Нэр хүндийг чинь хүн гутаах вэ гэж чи айдгүй гэдэг сэдв маш халуун сэдв, маш олон хүмүүсийн санаа зовдөг сэдв бухимдсан стресстэй хүн болгоно аннаас гэдэг юм уу би бүр багаасаа хүмүүсийг миний нэр хүндээ гутаалаа гэж ярьж байгаа ч юм уу тэр нэр хүндийн асуудлын тойрч ярьдаг тэр бодлын зөрчилдөөнийг яаж чи давж гарах юм бэ гэдэг асар том айцыг чинь би зохицуулаад өгье. Тэгээд энэ лайвыг дуусгах зэрэгтэй би чадах хэмжээгээр чамд зөвлөгөө өгье. Чи тэгээд өөрийнхөө нэр хүндтэй холбоотой асуулт байвал бичиж аваарай. Тэгээд яг энэ лайв үзэж байгаа бүх хүмүүстээ хэрвээ намайг сайн мэдгүй бол намайг Моника Баск гэдэг. Тэгээд миний вебсайт руу monicabasc.com гэдэг вебсайт руу ороод 30 хоногт амьдралаа өөрчлөе гэдэг аянд оролцохыг урьж байна. Тэгээд өөрийнхөө хайртай хүмүүсээ нэр хүндээ хамгаалах хэрэгтэй. Яаж хамгаалахаа мэдэхгүй байж байгаа хүмүүс чинь байвал тэр хүмүүстээ зориулаад таг хийгээрэй, шеэр хийгээрэй. За, окей, сайн. За, коммент бичээрэй. Би коммент бичиж уншъя. Хай. Ханаас орж ирж байна? Айд авсаад байна. Юу хийж байна? Орой өдөр оройн минь. За, ануг тэгжэн те. Энд сайн байна уу? Лайв хадгалах уу гинэ? Хадгална. Санаж болтгоо. Би ерөөсөө лайв болохгүй шүү дээ. Та нарт хизээ үзээд байж болно. За тэгээд нэр хүндээ яаж хамгаалах вэ? Нэр хүндийг чинь хүн гутаачих вэ гэж айдаггүй гэдэг асуултан дээр. Тэгээд энэ асуудлыг яаж зохицуулах вэ? Хэрвээ өнөөдрийн лайв чам таалагдаад явах юм бол хонх дараараа хаана гэдэг лээ хонхын яг миний лайвын хажууд хонх харагдаж байгаа. Бичнийх нь хажууд хонх харагдаж шүү дээ. Тэрэн дээр дараад лайв notification хийгээд дараад авчвал миний лайв хийх болгонд өөр чинь notification хүрчээд аяг амар бүгдийн дор нүцгэж амьд явж байхад тэгээд өөрийнхөө асуултыг лайв хийх үед асуугаад авбал аягүй зүгээр шээ. За би та нартай өнөөдөр би яг юу хийж байна? Өнөөдөр би гэхэд нэлээд өглөө боссноос хойш өглөө 6 цагт 5-6 цагаас хойш ерөөсөө ажиллаа. Тэгээд энэ хооронд би 4 үнэтэй дасгалжуулалт хийсэн өнөөдрийн байдлаар тэгээд маш цөөхөн хүмүүстэй би дасгалжуулалт хийх боломжийг олгодог нэг өдрийн маань энэ байгаад байгаа. Тэгээд дасгалжуулалт надад цаг авахыг хүсвэл манай энэ багцыг яагаад манай вебсайт руу ороод 1 сарын гэрээ хийж болно. Эсвэл юу гэдэг сайн энэ багцаар дамжуулаад нэг ганцхан удаа авах эрхийг хаахад ерөөсөө 24 цаг л үлдсэн байна. Энэ гэрээг хийгээд надад нэг удаагийн дасгалжуулалт авах эрхийг олоод авъя гэвэл манай сайт руу бүртгүүлээд дасгалжуулалтын нөгөө flash sale буюу бид нар dream big том мөрөөд гэдэг багцыг маань олоод авахыг бодороо тэгвэл чамд би бас давхар дасгалжуулалтынхаа цагаараа бас юу гэдэг нэмэлт тийм гоё бонус боломж олгож байгаа шүү. Сайн уу гүнзгиймлэн гэчээ. За тэгээд нэг юм байна. Нэр хүндээ яаж хамгаалах вэ гэдэг. Нэр хүнд гэдэг ямиг ярьж байгаа тохиолдолд бид нар яадаг вэ гэхээр ямар нэгэн байдлаар айгүй хурц асуудал үүссэн байж байгаа үед бид нар нэр хүнд дээр тултлаа, нэр хүндээ хамгаалах дээр тултлаа их өндөр айдсан бассан байдаг. Тэрний ард яг жинхэнэ бодит айдас маань юу байдаг вэ гэхээр би хүмүүс намайг юу гэж хэлэх бол гэдэг айдаснаас үүдсэн нэр хүндээ хамгаалах тийм үсэл бодолд айдалтан би болоод байгаа байхгүй. Манай монголчууд ялангуяа хүмүүс харагдах гэж амьдралтай хуурамч маскаар их амьдрдаг учраас нэр хүндээ хамгаалахын тулд их сүржгэндэг тэр юу гэдэг нэр хүндээ гутаалаа гэдэг зөрчилдөөн яриа өөрийнхөө нэр хүндийг хамгаалахын тулд янз янзын асуудал бий болдог. Тэгэхээр энэ асуудлыг би давж гарах аргыг энэ дээр ярьж байгаа.
Тэгэхээр нэгдүгээр нэр хүндээ хамгаалах шаардлага танд байхгүй гэдгийг би хэлээд өгчээ. Яагаад гэвэл нэр хүндээ хамгаалаад байхааргүйгээр чи аль хэдийн өөрөө үнэн зөв байдалтайгаар амьдраад зөв яваад аваад хорвол хэлэхдээ тэгвэл чамайг зөв сонсон, зөв ойлгон, чамайг зөв замдаа ороход чинь туслаад байна. Тийм учраас бид нэр огт хэрэггүй хүмүүс юу гэж бодох вэ гэж айж байгаа хүмүүсийн асар том эрүүл бус сэтгэлгээний синдром маань, одоо эрүүл бус одоо орчин нөхцөл бүрдүүлдэг проблем маань нэр хүндээ хамгаалахын тулд гарч ирээд байгаа шүү дээ. Тийм учраас би чамайг нэр хүндээ гэж битгий бод. Нэр хүндийнхаа төлөө, нэр хүндийг хамгаалахын төлөө гэдэг асуудал руу битгий орооцолт. Яагаад гэвэл маш их тохиолдолд чиний нэр хүнд гэж бодоод байгаа юм чи яг үндэ чи өөрөө өөртөө зөрчилдөөтэй байж гин гэсэн үг. Чи яг тал тусгаад харах юм бол чиний дотоод ертөнцид маш их юм хүмүүс чамайг юу гэж хэлэх болоо гэдэг айц нь чиний хин бэ гэдэгтээ чинь асуултахгүй зөрчилдөөтэй байж авах үед чи нэр хүндээ хамгаалахгүй бол хүмүүс намайг одоо юу аахгүй ойлгохгүй буруу зүрх ойлгочих гэдэг асуулт байгаа байхгүй. Гэтэл нэр хүнд чинь алдагдлаа тийм хүнд асуудал нүүрлсэн юм уу? Тэр асуудлыг нүүрлэх болтлоо чи яг юу ийсэн бэ гэдэг асуудал руугаа бид нэр өнгөж харахгүй байгаа. Бид нар өөрсдийнхөө хийсэн үйлдэл дээр биш бусдыг контролдох хичээх үедээ контролдох гэж хичээх үедээ миний нэр хүндээ гутаалаа гэж бид нар айдаг сандардаг нөгөө хүнээсээ нэр хүндээ сэргийлэхийн тулд хамгаалахын тулд огт хэрэггүй шаардлагагүй нэрүүсэж хамаг стресс авдаг хамаг одоо юу гэдэг өөртөө огт шаардлагагүй өөртөө хэрэгцээгүй юм дээр бухимдаж стрессэж амьдралаа гарддаг. Тийм учраас би нэр хүндээ хамгаалах гэдэг дээр нэр хүндөө та нар үнэхээр хүн одоо юу гэдэг буруу юм хийсэн бодвол айдаг байхгүй. Буруу юм хийгээгүй юм бодвол нэр хүндээ хамгаалаад авах шаардлага байдаггүй шүү дээ. Хэрвээ хүн үнэхээр өөрөө зөв юм хийсэн бодвол зүгээр зөв юм хийсэн гэж харуулчих. Үнэн зөвөр нь харуул, ил тодор юм харуул, ил тодор бусдаа олон янзын жүжиг байхгүй, маск байхгүйгээр харилцаагаа өрнүүлж сур. Бусдыг одоо бусад харагдах гэж амьдрах биш. Өөрөө өөртөө үнэнчээр амьдрах. Өөрийнхөө хэлж байгаа ярьж байгаа юмныхаа үйлдэлийнхээ эзэн байж сур. Тэхийн бодвол чамайг ямар ч хүн нэрийг чинь гутаасан гэсэн хуурамч жүжиглэж байгаа хүмүүс одоо юу гэдэг үнэнчээр зөв юм хийгээд идэх хүмүүсийг хүмүүс итгэдэг шүү дээ. Тэгэхээр хэрвээ тэр хүн угаасаа зөв юм хийгээд зохицуулаад яваад байсан бол өөр хин ч өөр чинь нэрийг чинь гутаах хавдлага хийсэн ч гэсэн гутаач чаддаггүй. Яагаад гэхээр тэр хүнийг яаж ч гутаасан гэсэн тэр хүний нэр хүнд тэр хүнтэйгээ тэр хүний хийж байгаа үйлдэлээрээ тэр хүний хинбэ гэдгээр бүгд ил харагдчихдаг. Бүгд зөв болоод ирэх боломж яваад байдаг. Улс төрчдийн зөвч ч юм уу алдартай оддуудын дунд ч юм уу одоо юу гэдэг Монголд байдаг асар том синдром сэтгэл мэдрэлийн өвчин бүр завьур одоо нэр хүндээ хамгаалахын тулд нэр хүндийнхээ төлөө болоод энэ гоё харагдах ёстой гэдэг тэр сэтгэл санааны тэр хэрэг хэрэгцээнийхээ болоод хэрэг хэрэгцээнээс шалтгаалаад шоронд орсон маш олон мянган хүмүүс байдаг. Маш олон мянгаар байждаг. Хүмүүс юу гэж хэлэх, хүмүүс намайг юу гэж хэлэх юм бэ гэж айгаад байгаа учраас бид нар эрхчлөөсөө зүгээр энгийн хэлээд энгийн хүнтэй харилцах ёстой. Наадахын хүний хэрэгцээгээ бид нар хангаж чаддгүй. Би айгаад байна гэдэг зөвөөрөө бид нар илэрхийлж мэддэггүй гэж бусад хэн нэгэн хүнд ямар харагдах ёстой юм бэ гэдэг дээр бид нар санаа зовдог. Чи айгаад байгаа бол чи хүнд яаж харагдсан гоё харагдахгүй шүү дээ. Тэгэхээр яаж чи хичээгээд нэр хүндээ чи хамгаалж чадахгүй болчихно. Хэрвээ чи дотроо айдастай байгуулаад чи өөрийнхөө айдастайгаа тулж ажиллах хэрэгтэй нь юунаас яг яагаад байгаа гэдэг айдастайгаа сонсож сурах хэрэгтэй нь тэрэндээ өөртөө үнэнч байж өөрийнхөө дуу хоолойг би юуны төлөө амьдраад байгаа яагаад би ийм нөхцөл байдалд орсон бэ гэдэг юмтайгаа бид нар ажиллаж сураагүй бол яг чиний нэр хүнд сайн байгаа чи тэр нэр хүндийг авч явж чадахгүй. Яг чи хүн харахад гоё баян тансаг гэдэг юм уу амьдрал чинь зөв юм шиг харагдаад амьдрал чинь өөсөө чам туцсан юм алга чам бүх юм гоё яагаад байна гэдэг хүмүүс хэлээд ахад чи дутагдаад байна гэдэг юм. Яагаад гэвэл чи тэр нэр хүндийг өргөж авч чадахгүй гэдэг айц чинь чамайг нэр хүндээ хамгаалах тийм донтоо сэтгэл мэдрэлийн донтоо өвчтэй болгоод байна. Тэгэхээр би одоо хүмүүстэй хэлэхдээ би өөрийнхөө хувийн зүгээс би нэр хүндээ алдахаас айдаггүй. Намайг нунуудаад ярьж илэг намайг мэдж байгаа хүмүүс намайг мэдхэлэн чинь намайг тийм одоо асуудалд ороод ч юм уу тийм юм хийлээ гэсэн хэцүү билгүүд гэх юм уу яач юм болоо өөрөө хэлэх байлгүй гэж тоохгүй. Намайг хамгаалах хүн байдаггүй. Намайг одоо тоогоод оромжлоод авах хүн байдаггүй. Яагаад гэвэл би худлаа яриад жүжиг тоглоод авах надад шаардлага байхгүй байхгүй. Би тэнд би одоо өнөөдөр ямар харагдаж байна та нарын нүдэнд ямар гэж яг тэр үшэл хүн амьдрал дээр би өөрийнхөө гэр бүлдээ одоо үр хүүхдээ аав ээжтэй ах ихтэй дүүнэртэй миний амьдрал яг энгийн зүгээр байдаг хүн. Тэрэнд нэг тийм нэр хүндээ хамгаалах гэж
зовоод шаналаад стресстэй байх байхгүй байхгүй. Хэрвээ би ямар нэг юм буруу хийгээгүй бол би баттаа тэрэндээ зогсдог. Тэргээ тайлбарладаг, үнэн зөвөр нь хэлдэг, хариуцлага хүлээдэг, буруу юм хийсэн цагийн имийг цагт нь амжуулдаг, шаардлагатай гэсэн имийг зөв үед нь хийдэг. Хэрвээ би алдаа хийсэн бол тэрэндээ уучлахгүй. Тэр бол миний нэр хүнд тохироод ахаар том асуудал хийж үүсгэдэг. Гэтэл алдаа хийчихэд алдаага бусдаас нууж байгаа ч юм уу, буруу зөрүү юм хийчихэд бас буруу зөрүү юм ярахаас айдаг, ичдэг, өөрийнхөө буруу хүлээдэг, хариуцлагаас зугатаадаг хүн нэр хүндээ хамгаалахгүй бол асуудалтай болж байна. Яг л дэлбэрч байгаа, бөмбөг дэлбэрч байгаа юм шиг нөгөө асуудлууд нь ингээд томроод байгаа юм шиг. Хүн өөрөө буруу юм хийсэн болвол тэрэндээс айдаг. Айсан хүнд аргал хөдлөн гэдэг шиг нэр хүнд нь бүртэлд оргиод байгаа юм шиг санагддаг. Тэгэхээр би та нартай гэж хэлэхэд одоо Монгол залуучууд, Монголд байж байгаа маш олон хүмүүс нэр хүндийн синдромтой өвчтөй болсон. Тэгэхээр би тэр байдлаас би та нарыг ангижрах, тэр эрүүл сэтгэлгээг олоод аваач гэдэг сэдвээр ярьж байгаа. За, баярлалаа. Мундаг шүү гинэ намайг магтчих. Магтуулаад авчлаа. За баярлалаа. За тэгээд ийм байна. Гүнсэн дуудам анхудаага шууд холбогдлоо баярлалаа гинэ. Яс сайн уу гүнсэн лэмэгч баярлалаа. Манай хөтөлбөрт орсон мөнгөний сэтгэлгээ гэдэг хөтөлбөрт оролцох гэж байна. Манай гүнсэн лэмэгч аюу гоё яасан бэ гэхээр хөтөлбөрт оролцоод хөтөлбөр яг дуусаад өөрийнхөө компани байгууллагатаа гэрээ хийгээд ингээд явсан. Аюу гоё бизнесийн санаагаа олсон юм гэж байгаа даа. Тэгэхдээ анх орж ирэхдээ бид нар тэгжсэн шүү дээ. Гүнсэн лэмэгч өөрөө аюу санагдсан. Анх орж ирэхдээ одоо юу гэдэг бизнес хийхээс аяг их мөнгөнд бид нар аяг санаа зовдсон шүү дээ. Тийм байжсэн. Гэтэл яг хөтөлбөр дуусаад ирэхэд мөнгөний санаа зовхгүйгээр бүр өөртөө аяг итгэлтэй болоод бизнес хийх арга олоод мэдээд байгаа тийм. Сайн уу сарлаа. Сайн төшгөө. Тэгээд бүх хүмүүстэй хэлэхэд одоо яг би энийг хэлээд байгаа. Та нар яг нэр хүндийн асуудлыг та нар миний хэлж байгаа санааг ойлгож байна тийм. Хүн ийм байхгүй хаач авсан яг өөрөөрөө байж сураагүй тохиолдолд нэр хүнд гэдэг юм чинь амар хүнд чулуу шиг байдаг байхгүй авч явахд аюу хэцүү. Хэрвээ хүн цагийн имийг цагт нь хийгээд тухайн шаардлагатай имийг юмдаа хариуцлага өгөөд тухайн харилцаагаа үүсгэж чаддаг бол аливаа ажилд дор нь шийдэл гаргаад зохицуулалт хийж чаддаг бол хүн нэр хүнд гэдэг асуудал тэртгэж болчдөг. Нэр хүндээ санаа зовхоо болж эхэлдэг. Тэгэхээр бид нар нэр хүнд гэдэг юм чинь хэдийн хэмжээний үн цэнтэй. Тэр гутаалаад оромжлоо тэглээ гэхэд хэдийн хэмжээний үн цэнтэй. Тэр үн цэн гэдэг нь яг цагаад бол зөвхөн чиний айцаа давхтаа ялгаагүй л үн цэнтэй байдаг. Тэрийг бол хүмүүс яаж чамайг бодлоо гэд, яаж чамайг буруу ойлголоо гэд юу ч хийж чадахгүй. Тэр хүмүүс чамайг ойлголоо, чамаас холбоогоо тасаллаа. Зайгаа орон тэгэл болоо. Гэтээ чи тэр харилцаа чинь угаасаа хүчтэй, чи тэр бүхнийг өөрөө ойлгодог, хариуцлага үүрээд зохицуулж чаддаг бол бид нар хизээч тэр айц нь байхгүй болчдөг. Тэр хүмүүс надаас байгаа бол сайн л үү. Тэ? Гэтээ нөгөө бодлын маш олон талаараа хүмүүс одоо нэр хүндгүй ч юм уу эсвэл нэг буруу зөрүү хийсэн хүмүүсээс бид бүгдээр айдаг ш. Хуурамчаар далдуур буруу зөрүү юм хийсэн байж байгаа хүн бол нэр хүндээс айж авах нь зөв. Тэрийг хамгаалахын тулд юу хамаагүй хийхэд бэлэн байдаг ш. Гэтэл муу мухай юм хийгээгүй угаасаа эхнээсээ зөв юм хийгээд зохицуулаад явуулсан бол ил тод бид нарт айж ичих юмгүйгээр зөв бүх юмудаа хийгээл яриад хэлээл айж ичих юм байхгүй хэмтээч буруу зөрүү олон ааш гаргах юм байхгүй олон янзын жүжиг байхгүй олон янзын юу гэдэг хувьсэл байхгүй олон тэр хүн ингэж бод энэ хүн ингэж тэгэх учраас ингэдэгсэн гэдэг бодлын төрчилж бүгдээр байх болчихдог байхгүй. Тийм учраас би та нартай нэр хүнд гэдэг мангасан битгий дарамтлуулж амьдраач. Нэр хүнд гэдэг энийг өргөж явдаг хүн байхын тулд чи өөртөө шаардлагатай хариуцлага үүрээч. Чи өөрийнхөө тулгараад байгаа өөрийнхөө өмнө мэдрэгдээд байдаг өөртөө шаардлагатай гэсэн энийг өөрөөсөө зайчлаад хэрэглээс орчуул чамайг гутаагаад байдаг, чамайг сонирхоод байдаг, чиний эсрэг хөөцөлтөд байдаг нэг шиг хүн байхгүй. Чиний нэрийг гутаах гэж амьдарч идэг тэр дурак амьдралаа мэдэхгүй тийм дурак гэж хаач байдаггүй. Гэтэл бусдад харагдах гэж амьдрахынхаа оронд өөрөө өөртөө зориулаад амьдраач. Энэ хуурамч байдлаа, энэ хуурамч нөхцөл байдлаасаа гарч жүжигээ болиулаач гэдгийг би одоо нэр хүндээ бодож, нэр хүндээ юу яаж ингээд шүүхэд явж байгаа ч юм уу, одоо янз янзын юуны газрууд гэдэг ч хүмүүс хоорондоо тий миний нэр хүндээ гутаалаа намайг ингэж хэллээ. Эсвэл сошиал дээр бид нар ийм хэрүүлээд аяг сонсож штэ тий. Одоо алдартай аюутай хүмүүс намайг ингэж эдгээр ингэж намайг доромжлоод байна. Гутаагаад байна гэж байгаа хүмүүс. Энэ хүмүүс ихэвчлэн яадаг вэ гэхээр яг амьдрал дээрээ
яг жинхэнэ өөрийнх нь хийж байгаа харилцаанд үүсгэж байгаа мессеж маань жинхэнэ бодцоогоор нөгөө хүнтэйгээ одоо зөв харилцаа үүсгэж чадахгүй байгаа байхгүй. Тэр харилцааг үүсгэх хариуцлага нь хүн болгоны өмнө байдаг, биднэрт бүгдэнд нь байдаг. Би өөрийнхөө харилцаанд хариуцлага өөрөө зохицуулаад орчвол намайг буруу зураг ойлгосон хүн байсан гэсэн би тэрийг залруулад очиж олчруулна. Тэгэхээр бид нар айдас гэдэг нь байхгүй болчихдог. Энэ хүн юу гэж бодох вэ гэдэг айдас бол цэвэр чиний харилцааны чадвараар, харилцааны урлагаар шийдэгдэж болдог асуудал. Нэр хүнд гэдэг юм чи хамгаалахыг үнэхээр хүсэж байгаа бол өөрөө өөртөө үнэнч бай. Өөрийнхөө хийж байгаа үйлдэл чинь, бодож байгаа бодол, ярьж байгаа яриа чинь бүх үйлдэлтэйгээ нийцдэг бай. Өөрийнхөө хүлээж байгаа юмыг бусдаас хүлээж авч байгаа юмыг бусдад эцгийг бусдаа харилцаагаа сайжруулж өг. Тэхийн болов чиний нэр хүнд хизээч хинч гутаахын аргагүй, хинч чамайг ойлгохгүйгээд асуудал үүрлээд байхгүй. Харин хүмүүс чамайг ойлгодог, хүндэлдэг, чамд итгэдэг хүмүүс олон байх юм бол яаж ч өөр хүмүүс чамайг гутааж ясан, чамд итгэдэг, чамайг хүндэлдэг сайнуд зөндөл байх болно. Тэгэхээр бид нар нэг сошиал дээр өнөөдөр гэхэд манай нэг ментор лайв хийгээд ярьжсэн байхгүй. Тэгэхээр хүмүүсийн анхаарал одоо нийгэм дээр залуу одоо миллениал гэдэг шүү дээ, залуучууд юунд итгэж байгаа нөхөр юунд итгэдэг байхгүй. Залуучууд юу гэдэг бид нар digital layer буюу бидний эргэн тойронд болж байгаа мэдээлэлүүд маш олон янзын ховж сураг тэр тэгсэн гинэ гэсэн гинэ гэдэг ярианы зөндөө байдаг. Тэгэхэд одоо бид нар залуу болж байгаа одоо интернет орчинд, сошиал орчинд хөгжөөд өсөөд явж байгаа залуучууд бүх юмд итгэхгүй бид нар зөвхөн энд итгэхгүй итгэхгүй юу гэдэг фильтрийг өөр айгүй хамгаалалтай байдаг. Энэ хүмүүстэй найзлах найзлахгүй юу гэдэг хамгаалтыг банк хийж байдаг. Энэ бол байгалаас шалгарсан хүн болгон байх ёстой хувилбар, хүн болгоны хийх ёстой хувилбар, хүн болгон өөрөөсөө үүрэх ёстой хариуцлага. Тэгэхээр нийгэмд болж байгаа одоо Монгол тэнд нэг хүн, хоёр хүн одоо эхнэр нөхөр хоёр муудалцаад хоорондоо хавж болоод зөндөө хэрүүд болоод эхнэр нь өөрийнхөө нэр хүндийг хамгаалаад эсвэл нөхөр нь ч юм уу тэглээ өнгөлөө одоо гэд ярьжсэн ч гэсэн бид нэр тэрийг буруу зүгийг нь хараад холоос ойлгоод явах боломжтой байдаг. Тэр хүмүүсийн нэр хүнд унжээ нөгөө тэгжээний өнгөжээ ерөөсөө хэний хамаа байхгүй. Яг амьдрал дээр бид нар маш энгийн ийм харилцаа байгаа даахгүй. Сошиал болж байгаа тэр шууганууд бүгдээрээ тэр хүний нэр хүндээ гутаагаад байгаа юм шиг боловч яг эргүүлээд тэр хүн үнсээр үнэн зөв юмаа хийдэг бол зүгээр эргэн тойронд нь болж байгаа тэр цуврайнууд чинь хий хоосон үдэгдүүд байхгүй. Тэгэхээр үнсээр айдасгүй байж байгаа хүн тэрийг ялаад аваарчдаг. Ямар ч сошиал шууган гарч ирсэн тэрийг давах хэмжээний шууганыг тэр хүн хийж чаддаг. Тэрийг зохицуулах, тэр шууганыг давах хэмжээний зөв ойлголтыг, зөв мэдээллийг, зөв одоо чиглэлийг агуулмжийг өгч чаддаг. Тэгэхээр бидний айгаад байгаа айдас чинь бидний өөрсдийн сүүдэр тусгал, бидний бодоод байгаа үзэл бодлын тусгал, бидний өөрийнхөө сурд байгаа учраас бидний гадны талтай хүмүүсийг яаж харах вэ гэж айдаг айдсандаа битгий дарамтлуулж амьдраараа гэж хэлээд байна тийм. Тэгэхээр нэр хүнд гэж аяа. Яг нэр хүнд гэж яав. Тэгэхээр тэрийг хинч авч явдаггүй, хинч чамд өгдөггүй, чи өөртөө өгдөг. Нэр хүнд гэдэгтээ дамжаад бид нар мандайлагч гэдэг дүр төрх гарч ирдэг. Мандайлагч юм уу одоо би хин өөрийгөө хин гэж боддгийн гэдэг дүр төрх маань амьдрал дээр үний юм уу, худлаа юм уу гэдэг тестийн дотор орж ирдэг. Тэгэхээр миний одоо өөрийгөө бодож байгаа юмны нэлээ их хэсэг нь үнэн, нэлээ их хэсэг нь одоо миний цувраа байхгүй. Миний дагаж хийж байгаа цувраа. Хэрвээ миний дагаж хийж байгаа би угаасаа үний юм аа олон дахин давтаад үнэн брэнд гэдэг юм уу, үнэн дуу хоолой, үнэн итгэсэн юм аа хүмүүстэй хуваалцах хахад тэр үнэн дуу хоолой бол дагаад надад итгэдэг хүмүүсээр дагаад цувраа гэж хэлдэг. Надад итгэж байгаа хүмүүсийн цувраа юмнууд хүчтэй байх тусмаа дараагийн хүмүүстэй давлгаа болоод өсдөг. Тэрийг бид нар леер одоо янз янзын чиний эргэн тойронд болж байгаа үе шаттайгаар болж байгаа өвдөж байгаа мэдээлэлүүд бүх юм чинь зүгээр үнэнгээсээ зүгээр байгаагаар байгаадсаа хүн болгоны мэдэрдэг мэдрэмжтэй хүн болгоны амьд харилцаатай уялдаатай холбоотой байх юм бол тэр хизээч мохдгүй. Тэр өөрөө мөнхийн одоо ичдтэй бид нар легенд гэж ярьдаг юм. Одоо мундаг Махатма Ганди, Мадер Тереза одоо юу гэдэг те Стив Джобс гэдэг энэ хүмүүсийн амьдралын тулсан янз янз Мартин Лютер Кинг. Энэ хүмүүсийн мундаг хүмүүсийн амьдралын түүхийг бид нар уншаад үзэхлээр тэр хүмүүсийн түүхэн дотроос юу харагдав? Яг миний мэдэрчээсэн шаналгаа, миний мэдэрчээсэн өвчин, миний санаа зовж байсан юм. Энийг яаж зөв болгох вэ гэдэг шийдлийг гаргах гэж зүтгэжсэн тэр зоригтой алхмууд л байгаа байхгүй. Тэрийг мэдлээгээд бид нар тэр хүний эмзэг байж байгаа, тэр хүний сул дорой байж байгаа, тэр хүний нэр хүндээ хамгаалъя гэж зүтгээд байгаа юм уу? Үгүй. Тэр хүмүүс сул дорой байдлаа илт бусдад илэрхийлээд, бусдад тусалцаа аваад,
бусдаа харилцаж чадаад тэр мессеж өгөөд байж байгаа бол 3-4 ойлгосон хүмүүс яг тэр хүнтэй тулаад нүр нүрийг хараад тэр хүний амьдралын жинхэнэ болсон үйл явдлуудыг мэдээд ирэхээр тэр хүнийг өөрийнхөө мэдээр харж эхэлдэг. Тэр хүмүүсийг хүнтэй холбоотой болж эхэлдэг. Тэр хүмүүстэй илүү харилцаатай болж эхэлдэг. Тэр хайрын харилцааг бид нар бий болгож тэр харилцааг бүтээж чадсан хүн бол хизээч нэр хүнд гэдэг юмнаас айж дарамтсуулахаа байцдаг. Тэр харилцааг бий болгосон хүмүүс болохоор хоорондоо харилцан итгэлцэл бий болоод байгаа байхгүй. Тэр итгэлцэл нь өнөөдөр бид нарыг Монгол хүний амьдралыг одоо нэр хүндний айц гэдэг юм дарамтсуулах биш, итгэлцэлээр бид нар фокус хийж сурах хэрэгтэй. Өөрөө өөртөө итгэл. Хэрвээ чи нэр хүндээ хамгаалахыг хүсэж байгаа бол өөртөө хөрөнгө оруулах. Өөрийнхөө оюун санаа, өөрийнхөө юмдаа фокус, өөрийнхөө зорилгыг сайн мэддэг. Яагаад би хийж байгаа юу хийх вэ? Өөрийнхөө хариуцлагыг өөрсөөр, өөртөө шаардлагатай гэсэн зөв гэсэн юмнуудыг хийгээд яваад ах юм бол тэртэргүй зөв гэсэн юмнууд чам руу наалдна. Би саяхан нэг Facebook дээр нэг пост хийжсэн. Тэрний юу вэ гэхээр хүн аягүй их юм өгөөд байхад эргүүлээд илүү их юм аваад баяжаад байгаа байхгүй. Би өнгөрсөн хэд хоногийн хугацаанд би flash sale гэдэг юм хийгээд байна. Flash sale би өөрийнхөө аягүй олон жил 20-30 жил хөдөлмөрлсөн, өөрийнхөө одоо 30-40 нас хүртлээр суралцсан бүх юмнуудаа бүгднийг багцлаад зөв гэж бодсон юмнуудаа маш богино хугацаанд багцлаад маш бага үнээр маш цөөхөн одоо хүмүүс хүрэх гэж зорьсон. Гэтэл бид нар өнөөдөр аягүй хүмүүс бид нартай холбогдож байна. Маш олноороо бид нар дуудаад асуугаа энийг татаж авъя, энийг хөдлөж авъя хизээд их үеийнхүүгээр бид нар байнгын бид нар татчихсан тийм харилцаан дотор байж байна л да. Тэгээд би аягүй их өгөөд байгаа мөрчнгөөс ягаад би аягүй их улам их мөнгөтэй болоод байгаа гэдэг асуулт байгаа юм. Гэтэл нөгөө талаараа бид нар харамлаад байгаа хүн, бусдаас юм харамлаад байгаа хүн, бусдаас юм нуугаад байгаа хүн улам хоосроод байгаа байхгүй. Тэгэхээр хэрвээ угаасаа чи үнэн зөвөөр өөрийнхөө мэдээллийг их тодор юмнуудаа гаргаад ярилцаж чаддаг, хуваалцаж чаддаг, харилцаа чинь сайн байж идэг хүн бол ерөөсөө тийм зөрчилдөөн байхгүй. Улам сайн хөгжөөд, улам сайн сайжраад байгаа. Гэтэл бид нар юмаа нуугаад, дарамтлаад одоо ард дуур нь ингээд хичгүй гэж бодгомжлоод байгаа, муу санаалаад байж байгаа хүмүүс улам л хүнд асуудал тулгардаг. Хинч тэр хүнд итгэхгүй болдог. Хүн тэрэнд итгэсэн гэсэн эргүүлэл нөгөөх нь дараагийн асуудлууд нь гараад ирдэг. Тэгэхээр яаж тэр хүн хэдэн ч давхаргаар тэр хүн нэр хүндээ ч юм уу одоо хамгаалах гэдэг юм байгаа байхгүй. Тэгэхээр бид нар нэг юм байгаа байхгүй. Юмс чи маш тодорхой бүх юм ойлгомжтой, бүх юмаа их тод одоо ажил, амьдрал, хөдөлмөрчин, нийгмийн өмнөч бай, сошиал ертөнцид ч бай, одоо өөрийнхөө байж байгаа хэм маягаараа зөв эерэг орчныг бүрдүүлж чаддаг бол чамд ерөөсөө айх юм байхгүй. Нийгэм чинь чамайг дэмжиж өгдөг, нийгэм чинь чамайг хамгаалдаг, нийгэм чинь чиний төлөө зогсох боломжтой байгаа байхгүй. Хэрвээ тэгж чадаагүй бол хамаг юм ануудаг хүн болгонд нэг өөр юм ярьчаад өөр хүн тэгдэг болоод ийм хүмүүс яадаг вэ гэхээр сошиал дээр сууж байгаа пэйж нь өөрийн гэсэн зураг байхгүй, янз бүрийн зурагтай. Эсвэл өөрийн гэсэн нэр байхгүй, шал өөр хит аккаунттай. Нөхрийнхээ ардуу дандаа сэжиглэж хэрүүл хийдэг. Эсвэл одоо харддаг, сэвддэг. Эсвэл өөрөө хүмүүстэй одоо харилцаж чаддгүй, найз нөхөд гэдэг байхлаар найз нөхөд гэдэг чөлөөтэй харилцах юм байхгүй. Хүмүүс энэ тэнд одоо сошиал дээр бичиж байгаа комент дээр дандаа нэг айгүй муухай сөрөг комент бичдэг. Тэгээ би одоо сошиал дээр нийгэмдээ бий болж байгаа нэр хүндээ хамгаалаад аваа яваад юмас хийж чадаад байгаа хүмүүсийг хараад тэр хүмүүсийг би гişирдэг. Яагаад гэвэл тэр хүмүүсийн дотор жинхэнэ лидершип буюу жинхэнэ манлайлал, жинхэнэ одоо болохгүй байж байгаа юмыг ярилцдаг, хуваалцдаг, их тод хуваалцаж чаддаг, энийг хэлж чаддаг ийм хүмүүс байдаг. Тэснээрээ бид нар яадаг вэ гэхээр энэ одоо шарх соригтой асуудлуудыг хэлж чадж байгаа хүмүүс эргүүлээд яадаг вэ гэхээр олон мянган хүмүүсийн жинхэнэ нөгөө дотор болоод байгаа асуудлыг шийдэх нь хувь нэмэр өгöd байдаг. Тэднээсээ инфлюенсерч гэдэг юм одоо нөлөөлөд өгчдөг тийм. Тэр бусдад харилцаж байгаа тэр connection айгуу чухал байгаа байхгүй. Тэр хүн би чамд итгэж जैन чи надад итгэж जैन. Энэ хүн худлаа яриад байна уу? Үний яриад байна уу? Хүмүүс бүгдээрээ бид нар мэддэг шүү дээ тийм. Энэ юу болохгүй байгаа юм бэ? Яагаад энэ хүн энийг яриад байгаа? Яагаад ийм сэдвээ юу юм? Тийм. Энэ хүн ийм ойлгосон юм байна. За тэгвэл энэ хүнд итгэж болох юм байна. Гэтэл залуу үеэс бид нар яаж яана гэхээр одоо янз янзын эргэлзээтэй шуугантай үнэн бус худал мэдээлэлүүд маш их гарч ирдэг шүү дээ. Ягаад гэвэл өөртөө худлаа маск зүүж байгаа хүн худлаа юм ярьдаг. Худлаа маск зүүсэн хүмүүс харуус амжихгүй зарцсан дараагийн дээр дээрээ дараагийн үе шат дээрээ тэр нь худлаа гэдэг юм мэдээд өөр юмар батлагдаа гараад ирдэг. Тэгээ гараад ирсэн тохиолдолд хүмүүс би энэ хүнд итгэхээ болчихлоо. Энэ хүн шал энэ юм байна. Би энэ хүнд итгэхгүй. Энэ хүн бол надад хэрэгцээтэй юм хийх биш. Зүгээр л өөрийгөө тэгж харагдуулах гэж худлаа тэгж ярьдаг хүн байна. Гэдгийг ялгардаг. Харин яг амьдрал дээр жинхэнэ одоо
өөрт чинь хэрэгцээтэй одоо надад хэрэгцээтэй гэж бодож байгаа юмыг надад яг тулгараад байгаа проблемуудыг тэр хүнд илгээж ярьж байгаа бол би тэр хүнд илүү тэр хүнийг илүү хүндэтгэн тэр хүнтэй илүү харилцах боломжтой байна. Тэгэхээр бид нар нийгэмдээ нэр хүнд гэж юу яриад байгаа нийгэм гэдэг нь нийгмийн яриад байгаа чиний хамгаалах байгаа нэр хүнд гэж яг юу баг бодит биш агаар дээр дамхарсан бодит тус юм байгаа байхгүй. Тэгвэл төсөөлөлтөд төдий юмнууд мөсөнгөөсөө бодит амьдрал дээр яг чамд наалдаад юм уу чиний бие махбодод шингэсэн юм байхгүй. Зүгээр хувь хүний жижиг айд согоод байгаа байхгүй. Тийм учраас би чамайг өөрийнхөө нэр хүндийг үнэхээр хамгаалахыг хүсвэл зөв юм хий. Өөрийнхөө итгэдэг зөв юм хий. Зөв юмныхаа төлөө зүгээр зогсож сур. Зөв юмыг зүгээр яаж сур. Зөв юм шаардлагатай гэсэн үнэн зөв юмныхаа төлөө харилцааг үүсгэж сур. Тэгээд сурсан тохиолдолд хүмүүстэй тэргүй чамайг хүндлэн. Яаж нэр хүнд чинь хэцүү болж ирсэн гэсэн тэр хүмүүс ойлгоно. Ойлгохгүй бол ойлгох юм аяар. Тэр болоо. Тэр чинь айдандаа алга болно. Тэгэхээр бид нэр хов живдээр төөрөгдөж явхаа болж эхэлнэ. Хов живдээр төөрөгдөхгүй амьдралыг бид нэр бий болгох зүйл сая юу болдог вэ гэхээр чамд эрхчлөөс амьдрал бий болдог. Чамд бодлогын зөрчилтэй байхгүй, янз янзын эмоц байхгүй, жүжиглэл байхгүй, олон янзын айш байхгүй. Тэр нь болохгүй, энэ нь болохгүй гэдэг жүжигчин байхгүй болдог. Чиний амьдрал илүү энгийн атлаа эрхчлөөсөө эргэлдэх боломжтой болдог. Тэрийг хэлээд байгаа. Гоё юм энэ сэдв. Таалагдсан танаас. Шиг жаргал гондов мундаг шүү гинэ баярлалаа. Магтсан баярлалаа гинэ. Шиг жаргал гондов гэж бүр хайр хүрдэг шүү гинэ баярлалаа. Гахалтай. Яа баярлалаа. Окей, цэвэн тонглог тон мөрөд хөтөлбөрөө хугацааг сунгах уу гинэ сунгахгүй. Ингээд 24 цагт одоо ингээд дууслаа шүү дээ. Хурдан өнөөдөр аваад аваад маргааш үдээд одоо өнөөдөр чинь 24 25 цаг 20 Монгол хэдэн цаг болж байна? Монголд одоо 8 9 цаг болж байна тийм 8 9 цаг болж шүү дээ. 9 цаг гэдэг чинь шинэ дунд хүртэл 3 цаг байна. Тэгээд маргаашийн шинэ дунд хаагдсан тэгэхээр 27 цагийн хугацаа. Сам дөрөсөө 27 цагийн хугацаа. Энэ хугацаанд амжилттай. Окей. Энэ айгу баг юутай шүү дээ тийм. Би өнгөрсөндөө одоо танаас амлсан байхгүй. Тийм. За зол жаргал гинэ заримдаа хийгээгүй хэргийнхээ төлөө айдаг шүү нэх их сонин багадаа их тусна. Гүтгүүлдэг байсан болоод ч тэрүү тэгдэг байх гэж боддог юм. Яг үнэ юм байхгүй. Багадаа гүтгүүлжсэн бол чи жоох хүүхэд биш шүү дээ. Одоо та насны төрсөн том үнтэй зол жаргалаа. Зол жаргал цэвэн зовдөг зэнэ. Энэ хамар захнаад байна. Аялрги. Окей. За тэгээд энэ баада зол жаргал цэвэн жавын асууж байгаа асуултанд хэлээд өгөө заяа. Яа багтаа чи бид нар гүтгүүлсэн байж болно. Чи аяг хаглаагүй гэж энэ аяг хагалсан гэсэн. Чи ямар амин худал чи би хаглаагүй гэдгийг хэлж чадахгүй. Бид нар шокнд ордог шүү гүтгүүлсэн тий. Би аяг хаглаагүй байхгүй гэдэг. Гэтэл нөгөө одоо насны төрсөн үедээ бид нар гүтгэлэг гэдэг юм байхгүй. Хүний нэг чөтгөрийн ч юм уу эго ч гэдэг юм уу санаа атаахал гэдэг юм бид нар таньдаг болчихлоо шүү дээ тий. Нэг нь таньдаг болсон болоо чи тэрний эсрэг зогсож сурах хэрэгтэй тий. Өөрийнхөө шаардлагатай гэсэн би энийг хаглаагүй бол халаагүй баримтаа үзүүлэх хэрэгтэй байхгүй. Хаглаагүй бол хаглаагүй гэж ярих хэрэгтэй байхгүй. Тэгсэн үед айжмдаа үнэн зөв гэдэг юм чи гараад ирсэн. Тэрийг батлах ямар нэгэн баримт хайсан баримтыг олж чаддаг. Бэрхшээлээр бид нар төвлөрөх боломж дээр фокус төвлөрөөд анхаарлаа төвлөрөөд тэр харилцаагаа үүсгээд тэрийг бий болгоод үнэхээр би ингээгүү шүү гэдгийг хэлээд айжмдаа хүмүүс ойлгодог байхгүй. Тэгэхээр өөрөө чинь хичнээн бүтээгдсэн гэсэн бид нар нэр хүндээ алдахгүй байх шанс нь тэрэн дээр өгье. Тийм учраас бид нар ямар нэгэн багтчин одоо жишээд мэдээгүй байж бид нар нэг удаа санамсаргүй байж хүнцхүүлээд өөрөө чи буруугүй байж байгаа санамсаргүй тийм байдалд орсон байж болно. Гэхдээ тэр чинь нэг том нэр хүндээ асуудал биш байгаа байхгүй. Санамсаргүй ийм алдаа гаргасан тохиолдолд чи хэлж болно. Гэхдээ өөрийнхөө санамсаргүй ийм байдлаар бүтэглэлт ороод ч юм уу хэцүү байдалд орсон бол үнэн дээр нь хэлчихэл нэр хүндээ хамгаалчихж байгаа байхгүй. Өөрийнхөө байдлыг ойлгуулж байгаа. Тэглээсэд хүмүүс үнэнгийн мэдчил чиний нэр хүнд хуураад ах юм байхгүй, болохгүй гэдэг ах юм байхгүй. Чи зориудаар муу санаалаа ч юм уу, сэтгэл шудан шиг аашлаад нүгэл үлдсэн биш байхгүй. Хэрвээ чи сэтгэл шудан шиг байжгаад нүгэл үлдсэн бол одоо дараагийн төвшөндөө уучлах гэж болж байна. Тэрийг зохицуулах ажил хийж болж байна тийм. Гэхдээ тэрийг цайруулах шанс хизээч байдаг. Гэхдээ нэр одоо юу гэх юм нэрээ хугарч ийн гэж бодоод санаа зовоод олон янзын хүнд нөхцөлд амьдарч яснаас тэгээд эрхчлөөтэйгээр тэрийг бүгдийг илэрхийлээд тунхаглаа явуучих нь хамаагүй зүг байгаа даахгүй. Монголын нийгэмд яг энэ асуудал айгүй хурц асуудал. Би одоо өнөөдрийн лайв дээр бол хангалттай их юм ярихгүй байна. Яг хангалттай яг зөв одоо бүр гүн сэдвэн ухаж гаргаж ирж ярихгүй байна. Гэхдээ ерөнхийдөө тал талаас нь би жоохон одоо юу гэдэг тач хийгээд юм жоохон гар үрээд наашаа таашаа гэдэг юм татаад байна шүү дээ тий. Тэрнтэй хамааралтай сэдвүүдийг та нар зарим хүмүүс намайг тэгдэг байхгүй. Хамаагүй юм аас амар дамбраагүй юм ярьж ингээд
тэгж хэлдэг. Тэгэхээр яг цагаад бол би замбраагүй юм яаж байгаа ш миний тарих оюун санаа гэдэг чинь гайхамшигтай эдээс учраас энэ тийм байж байгаа та нарын нүдэн төсөөлөөгүй байгаа өөр сэдвүүдийг бүгдийг холбож хоорондоо загнаж цогцомыг илэрхийлдэг учраас та нарт замбраагүй юм шиг яг замбраатай байвал хүний тарих угаасаа замбраатай биш. Та нарын хийж байгаа үйлдэл болгон замбраатай биш. Төгсөлдөр бүх юм гэж хаач байхгүй төгсөлдөр юм чинь хийж байгаа нэг зэрэг хүн байхгүй. Жишээл миний нэг үс гэхэд бүгдээрээ хоорондоо яг адилхан биш байхгүй. Шал үү. Миний үс гэхэд яг адилхан толгой дээр унжиж байгаа гэсэн өөр хувилбараар өөр өнгөтэй өөр одоо юу тийм те бурцгартай ус богинтой өөр одоо юу тийм те өнгө аястай ургасан байгаа. Тэгэхээр хідээч төгсөлдөр гэж байдгүй хідээч замбраатай юм гэж байдаггүй. Бид нар замбраатай байх алба байхгүй. Замбраатай байх шаардлагач байхгүй. Тэгэхээр бид нар маш энгийнээрээ ярахад бид нар байгаагаар нь хүлээн зөвшөөрөөд байгаагаар нь хуваалцаад их тод ярилцаад идэлсэн үед сая бид нар нэр хүнд ч юм уу дараагийн асуудал чинь байхгүй. Багада тохиолдсон юм чинь яс тиймхүү байж болно. Гэхдээ одоо засаж насны хүрсэн хүнд тохиолдох байхгүй. Насны хүрчээд бид нар багада тохиолдчихсан асуудал шигээ бодоод өнөөдөр чи хайж амьдрах хэрэг байхгүй да. Солонгой гамбал тэгжин сайн уу Моника авчээ сайхан сонсогдоод явж байна. Сонсоод явж байна. Лагер явахдаа гоё сэдвээр ярьж байна гинэ баярлалаа. Yes сайн уу Солонгой. Манай гэрүүлийн данант гэдэг хөтөлбөрийн маань оролцогч Солонгой маань байна. Маш гайгүй одоо юу явуулсан баярлалаа. Гэрүүлдээ сайн сайхныг хүсье. Удахгүй бид нар бүтэн санд нөгөө төгсөлтийн баяраа хийжтэй тий. Солонгой. Гайхалтай. За сэтгэлтэй Батхишиг гинэ сэтгэлтэй бүсгүй шүү ажилд нь амжилт хүсье гинэ баярлалаа. Оюун суугаа гоё байна гинэ. Тэмүка тэгжин энгийн хөөхий ихчвэ гинэ баярлалаа. Майд цэг маш гоё сэдвээр ярьж байна талархлаа гинэ. Та нар асуултын үед бичээрэй. Ажаасуруу алтан гэрэл гинэ. Гош яг голыг нь одоод хэлчихэд байх ийм хүмүүс маш их байгаа гинэ. Яг зөв. Баярлалаа. Тэгээд яг ийм байгаа байхгүй бид нар энэ нөгөө нэр хүндээ хамгаалах гэдэг сэдвийг бид нар нэр хүндээ хамгаалъя гэж миний нэр хүндийг тэгээд энэ гэдэг төвчгөж байгаа хүмүүс тэгээд жоохон багтаад тэгж боддогс яг үндэ намайг жоохон байхад хүмүүс нэр хүндээ хамгаалъя гэж ингэж явахаар яг юу гэсэн үг вэ? Миний нэр хүндээ гутаалаач гэх юм уу? Ингээ явж байгаа хүмүүсийг ахлаа дандаа стресссэн, дандаа амьдрал нь бүтлгүүцсэн, дандаа янз янзын асуудалтай. Тэгээд маш их нууж хаах юмтай хүмүүс байдаг. Тийм учраас тийм хүмүүс хоёр янзын масктай хүмүүс тийм жүжигэнд их оролцдог байгаа байхгүй. Тийм учраас чи тийм хүн байхгүй тул ил тод амьдра. Өөр ингээ амьдра. Ингээ өөрийгөө байж байгаагаа хүлээн зөвшөөр, харилцаагаа сайжруул, хүнтэй харилцаж сур тий. Хүнд үнэн зөвөө хэлж сур, хүнээс уучлалтаа гуйж сур. Өөрөөсөө алдаад цагийн энийг тавьсан ч юм уу, хийх ёстой нэг хийгээгүйгээс болоод асуудал үүсгэх. Тэрийгээ зогсоол сур. Тэрийгөө бодвол чи нэр хүнд чинь унтлаа тийм нас хийсэн том проблем хэзээ ч нүүрлэхгүй да. За надад хоёр ном байгаа гэцүү үед уншаад сайхан болдог шүү. Баярлалаа. За дараагийнх нь авчрал гэж байна. Хай би шууд дасгалжуулалт авах уу эсвэл ном DVD аваад дараа нь дасгалжуулалт лагч авах хэрэгтэй гинэ. Өнөөдөр би зарлаж байгаа Stream Big том мөрөөд гэдэг flash sale хийж байгаа шүү дээ. Энэ 24-27 цагийн дотор дуусгах гэж байна. Тэрийг амжуул айгуугаа авцгаа. Ягаад гэвэл чи хамаагүй хямд зардлаар юу аачин дасгалжуулалт авбал би нэг сарын гэрэн дээрээ бонус 700 гаруй мянган төгрөгийн билет өгдөг байхгүй. Одоо харин энэ хөтөлбөр дээр одоо би flash sale зарлаж байгаа да 200 таны CD номнууд бүгднийг багцаа 522 мянган төгрөгийн багцыг би 208,800 төгрөг болгож өгч байгаа. Айгу бага мөнгө байхгүй. Амар бага. Бид нар зарлаа гэж байгаа. Тэгэхээр бүхэл бүтэн миний багцыг CD-гээр нь DVD-гээр тэгээ комоор ингээд авчих гэсэн. За 208,800 мянган төгрөг. Энэ бол би урд нь хизээч өгж байгаагүй сейл. Тэгээд дижиталар гадаад байж байгаа хүмүүс худалдаж авъя эсвэл хайртай хүмүүстэй бэлгэлээ тгийн гэх юм бол би ерөөсөө та нар дижитал багц, хэвлэмэл багц гэдэг нь хоёр янзын багц байгаа байхгүй. CD-гээр номоор нь бэлнээр нь ингээд материалыг хэвлэлсэн байж байгаа юмнууд нь авъя гэх юм бол тэрийг дахиад 208,800 төлнө. Дижитал багц нь болохоор 204,800, жинхэнэ оригинал нь болохоор 512,000 төгрөг. Тэгээ 204,800 төлөв авчиж байгаа. За тэгээд энийг авсан хүмүүстэй би дахиад яаж яана гэхээр ганцаардлан дасгалжуулалт би дасгалжуулалт авч байгаа хүмүүстэй нэг сард нэг
гэрээ хийх. 1 сарын хугацаатай гэрээ хийх юм. Тэгэхээр 1 сарын хугацаатай гэрээн дээр бид нар маш олон янзын гой бүр ингээд айгүй суйртай бүр тэр хүний бүрэн амьдралаа өөрчлөх цоошин ертөнцийг цоошин одоо боломжийг нэх тэр хүн тохирсон арга стратеги яг тэр хүнд тохирсон арга барилыг хуваалцдаг байхгүй. Тэгэхээр 1 сарын дотор тэр хүн өөрийнхөө амьдралыг өөрчлөх бүхлээр амар гоё юм аа. Тэгээд тэрэн дотроо бид нар 700 мянган төгрөгийн багц бэлэг өгдөг байхгүй. Тэгээд тэр бонус бэлэг маань нийлээд ингээ харахаар 2 сая нэг хүн атгах залгаадах ямар өчтөн юм бол за энийг дараа хариулчих. Тэгээд ийм нэг шанс байгаа байхгүй. Би юу ахчихлаа. Тийм. Саяны энэ багцыг авчаад авсан хүмүүстэй зориулаад би нэг удаагийн дасгалжуулалт авах эрхийг билгэж байгаа. Би хизээш нэг удаагийн дасгалжуулалт авах эрхийг хинт ч өгдөг байхгүй. Тэр нь 500 мянган төгрөг байгаа. Яг одоогоор 500 мянган төгрөг. Та нар он гараад 750 мянгаар авна. Тэгээд яг одоогоор байж байгаа энэ 500-ыг нь авах юм бол он гараад явах юм бол яг 750 ч биш яг цагаад бол 3 сая төгрөгийн үнэтэй дасгалжуулалтын гэрээ чинь болчихно. Тэгэхээр бид нар одоо чи эрт авах тусмаа чамд амар хямдхан. Тэгээд дээрээс нь чи цаг хожиж байгаа байхгүй. Дасгалжуулалтыг авсан хүмүүс дандаа эртхэн авахгүй яваа би ястай шал тэний юмнаас болоод яг надад тохирсон юм. Би Моникаг олон жил даглаа, олон жил үнэгүй зөвлөгөөг сонсон. Хүмүүсийн зөвлөгөө яг тийм биш үү, юм биш үү гэж худлаад би тойроод байсан юм байна. Гэтэл яг үнэндээ надтай 1 цаг ажиллаад юу адах яг өөрт нь хурж ирээд яг өөрт нь тусаад яг надад тохируулаад над зөвлөгөө өгж ин гэж бодохлоор тэр хүний амьдрал тогтсон өөр өөрчлөлт гарч ирдэг. Хүнд ярьж байгаа яриаг голоос нь үлгэж авч байгаа хүн хулгай хийж байгаа юм шиг сонсдог шээ. Ягаад чи надад яг хамааралтай биш учраас бид нар хүлээж авч байгаа төвшин чинь яг хэрэгжүүлэх төвшөнтэй болохоор өөр хүн тохируулсан зөвлөгөөнийг өөртөө ашиглуулахаар арай нэг эвгүй байгаад байдаг байхгүй. Тэгэхээр яг дасгалжуулалт хийж байгаа хүмүүсийн чид юугаараа байдаг гэхээр яг чам зориулаад яг чиний одоо байж байгаа бүх бодлон зөрчилгөөний чинь дарах гол цэг дээр нь бид нар дарчдаг учраас яадаг вэ гэхээр тэр хүн асар хурдан хугацаагаар өөртөө одоо том өсрэлт хийдэг байхгүй. Тэрийг яриад байгаа. Сэтгэхүйн хувьд ч хүнсрийн хувьд ч бид нар дасгалжуулалт хийж байгаа хүн болгон яг энийг л ингээл хийчих юм бол тэр хүн айгүй өндөр болоо очдог тий. Тэр хүн урд нь бодоод байгаагүй ертөнцийг мэддэг. Тэгээд ихэнх хүмүүс яадаг вэ гэхээр өнгөрсөн одоо дасгалжуулалт авъя гэж өөрийгөө хуураад олон жил удаан болоод худлаа явж ирсэндээ дандаа харамссан хүмүүс орж ирдэг. Тийм учраас яг авсан мөчөөс л чийдийг мэдэрдэг байхгүй. Тэгээд тийм байгаа. Тэгээд асуулаа би чамаад гэж яах юм бол манай имэйл листэнд одоо бүртгүүлсэн болоод бүртгүүлээд бүртгүүлж амжаагүй байгаа бол тий юу лээ хэлчихсэн юм да би одоо оронгоо бодож жоохон буруу зүйл тайлбарлаад байна. Тий манай имэйл листэнд бүртгүүлээд яасан бол би зөвхөн миний имэйл листэнд байж байгаа 30 хоногт амьдралаа өөрчлөе гэдэг аянд оролцоод үнэхээр ий чидийн мэдэрч байгаа хүмүүстэй зориулж ийм багцыг өгж байгаа. Тэгээд энэ шидийн ий чидийн мэдэрч байгаа хүмүүстэй би дасгалжуулалт хийдэг. Тийм байгаа баггүй. Тэгээд яачих тий. Тэгээд яаж хийвэл яг өөртөө зориулаад чи цаг гаргаж суралцж байгаа хүн болов дараа нь юугаа авна шүү дээ тий. Тэгээд чи багцаа дээрээс надад дасгалжуулалт авч болно. Чам дараагийн хамгийн шилдэг хувилбар юу вэ гэхээр 1 сарын дасгалжуулалт хийчихвэл чамд аюу гоё. Тэгээд би бонус дэлгэнүүд өгч чинь тэгээд дээрээс нь бүр гоё бүхэлдэн гарын авлага юм чинь байгаад байгаа за. Амар гоё өөрчлөлт гарна. Баярлалаа. Хөрх шүү. За, солонгоо тийм гинэ. Одоо олсон гоё хариултаа авлаа гинэ. Яг зөв. Ном нь хаагур зарагдаж байгаа вэ гинэ. Ном нь манай номын дэлгүүрүүдээр байгаа. Эхлүүр, номын хаанаа жилээ ад хуур гэдэг нэг хэдэн дэлгүүрүүд бид нар бас номынхаа борлуулалтыг өөрчилж байгаа. Бидний хөргөлтийн ус өөрчилж байгаа. Хөргөлтийнхаа системийг өөрчилж байгаа тийм байгаа. Тэгээд тэгэхгүй бид нар ингээ амар их юм хийгээд хэтэрхий их юм хийгээд хэтэрхий их өндөр зардлаа. Тэгээд зардлуудаа бид нар бууруулах гад одоо байгаа мөртлөнгөөсөө зардлуудаа бууруулмаар байгаа нь хүн болгонд үйлчлэлтэй ингээд дутраад байгаа. Одоо би зарим нэг хэсгүүдийг болиулъя гэж шийдэж байгаа. Яагаад гэвэл бид нарт бас зарим хүмүүс одоо ерөөсөө хүн туслаад байхад ач гаяар мэдээгүй шүү дээ. Хүн өөрт нь яг амар гой боломж олгоод ах чинь тэрийг мэдгүй ашиглаж чадахгүй. Зүгээр имэйлээ бүртгүүлэх хооронд би имэйлээ нээж чадахгүй, онгойлгож чадахгүй яах вэ гэдэг байсгээл бид нар л бодголцдог нэг хэсэг хүмүүс байна. Зүгээр имэйлээ тогтоох чинь чиний өөрөө чи хариуцлах шүү дээ тий. Үнгийн юм өгж ах чинь зүгээр хүлээгээд авчиж чадахгүй. Тэгэл дараа нь дандаа асуудал болчихсон. Тэгэл тэр нь болохгүй, энэ болохгүй. Өөрсдөө компьютерийн асуудал тэгтэлж болдгоо юм уу? Өөртөө цаг зориулаад судлах юмнуудаас судлахгүйгаасаа болоод биднэрт амар хүндрэл үүсгдэг байхгүй.
Яа. Тийм хүндрэл үүсгэж учраас зарим нэг хүмүүсээс жоохон татгалцаад байгаа. Зарим нэг хүмүүстэйгээ ерөөхдөө жоохон бид нар юу гэдэг нөгөө аль болох бид нар олон хүнд хөрөх гэж үүсгэж байгаа боловч ингээд хүн болгоны имэйлийг, хүн болгоны асуудлыг ингээд шийтгэгээл ингээд араас нь хөөцөлтэй байж бид нар чаддгүй байхгүй. Тэгэхээр өөрөө өөртөө зориулаад цаг гаргаж байгаа, өөрийнхөө оюун ухааны төлөө хөрөнгө оруулалт хийе гэж байгаа залуучуудаар бид нар илүү ажиллахгүй бол бас хүмүүсээ бас алаад байна шүү дээ. Нөгөө тэр хүмүүстэй дурлаж байсан. Нөгөө имэйлээ яйдаа гэж байсан. Имэйлээ очроо олоод явдаг чаддаг хүмүүстэй бид нар туслах завгүй болчиход байгаа байхгүй. За хүний суур хүмүүжил хүүхэд наснаас гэдэг үний юм байна гинэ. Би бас яг наадах чи үнэн гэж боддоггүй шүү. Яг үнэндээ суур хүмүүжил гэдэг бид нар насанд бага насандаа байна шүү дээ. Суур хүмүүжил гэж боддгийн. Гэхдээ яг амьдрал дээр чи хүүхэд байхдаа өөрийгөө хин гэж боддог. Насын түрээд одоо өсвөр насны дээр очиод өөрийгөө хин гэж боддог тий одоо үр хөвгтэй гэр бүлтэй болоод сургуулаа төгсөх үедээ чи өөрийгөө хин гэж боддог. Үр хөвгтэй гэр бүлтэй болоод ажил дээрээ гараад амьдраад эрт өөрийгөө хин гэж боддог чи өөр. Ингээ бүх үе шатуудад чи өөрчлөгддөг байхгүй. Тэгэхээр суур хүмүүжил хин байх нь биш. Суур байж байгаа жоохон суурийг чи бид нар хөгжүүлээд өсгöd байгаа байхгүй. Бид нар мэдгүй юмудаа мэддэг. Чадахгүй юмудаа чаддаг. Банк бидний хөгждөг, өөрчлөлдөг. Тэгэхээр тэр суур хүмүүжил чинь буруу бол тэр хүн тэр чигээр буруу яах юм үгүй. Суур хүмүүжил чинь буруу байсан ч гэсэн зарим хүмүүс гэдэг чинь та нар мэднэ те. Аав нь амар архичин, ээж нь одоо амар одоо юу гэдэг те. Өсөндөө проблемтай гэхтээ бас те салж нийлдэг эсвэл одоо янз янз асуудалтай архиудаг ч юм уу. Эсвэл одоо орон гэртээ тогтдоггүй те. Эсвэл байшгийгээл одоо нөхөр сольдог. Ингээд зөндөө олон проблемтай шүү дээ. Ийм гэр бүлээс бий болсон хүүхдүүд байгаа байхгүй янз янз хүүхдүүд. Ар гэрийн суур хүмүүжил гэж ямар юм байх вэ гэдэг асуултыг ихтэй яриа л да. Гэтэл тэр хүн яг амьдрал дээр өөрийнхөө суур хүмүүжил аягүй хэцүү байж хахад тэрийг давж гараад амьдрал нь аягүй гойлцсон байгаа байхгүй. Ялгаа нь. Яагаад суур хүмүүжлээс шалтгаалахгүй байгаа байхгүй. Тэр хүмүүс яадаг вэ гэхээр энэ багсан айхс нь аав ээж нь дагаагаар ч юм амьдрал нь аягүй хэцүү байлгаа тэр хүнийг хэцүү юм дагаад өгсөн байхад энэ хүн эсрэг зүгрөө нь сайн болохын тулд сайн сайхан болохын төлөө зорж байгаа зорилго нь аягүй хүчтэй байгаа байхгүй. Тийм учраас тэр хүмүүс юмд хүрээд байгаа. Тийм учраас тэр хүмүүс амжилтанд хүрээд байгаа. Тийм учраас тэр хүмүүс аав ээж нь гайгүй хүн болов гэж бодогцол нь амар амжилттай амьдраад байгаа байхгүй. Гэтэл тэр хүмүүс эргээд харахлаарэ залуу насаа бага насндаа байсан юмд эргээ харахлаарэ аав ээжийг үгүй ядсан биш. Аав ээжийг улам их хайрладаг, улам их ойлгодог болсон хүмүүс гэдэг. Тэргүүр их ялгаатай байдаг. Аав ээжийг үгүй ядж байгаа үед байдаг. Үзэн ядаад бүр ингээд аав ээж тэгээд тэрсэлтэй дотроо галзууртлаа бүр бухимдаа стресстэй явдаг үе байдаг гэсэн тэр хүмүүс яг аав ээжийг өнгөрөх үед уучлахад бэлэн, хайрлахад бэлэн, тэд нартайгаа хамтарч хүлээн зөвшөөрөхөд бэлэн болсон байдаг. Тэгэхээр амьдралын гайхамшигыг энэ хувьслыг хүмүүжил биш байгаа байхгүй багачин хүмүүжил биш. Тэр хүн өөрийгөө хэн болгож чадсан бэ, хэн болгож бүтээсэн бэ гэдэг зорилго чинь шийдэт байгаа байхгүй. Тэрийг бид нар ялгаас алгааг нь хэрэгтэй байна. Тэгэхээр багасаа хүүхэд хүмүүжүүлэл энэ чигээрээ энэ хүн өсөх ёстой. Энэ хүн ийм ингээд ойлгодог ойлголт чинь бидний ойлголт чинь буруу байгаа байхгүй. Тийм учраас тэр юунасаа жоохон тусна хараараа за өөрийгөө. Тэгвэл аюу гоё яасан. Баярлалаа. Санди англи яаж чиглээд ойлгохгүй хүмүүстэй харилцаад байх нь зөв. Аяндаа ойлгох байхтай боддгийн хаднуудын хооронд харилцаа гэнэ яас. Яаж чиглээд ойлгохгүй байгаа хүмүүсийг зүгээр сонс. Чи юм хэлэх шаардлагагүй чи сонсцоо. Тэгхийн болов чи ойлгож ирнэ. Чи тэднийг ойлгохгүй байгаа учраас чи тэднэрт шал миний хэрэггүй юм хэлээд байгаа байхгүй. Чи тэднэрт ойлгомжгүй юм яриад байгаа байхгүй. Чи өөрөө чи тэгж асууж үзчихсэн зүгээр. Тэн дээр ажиллаад үзсэн. Болчихно. За Санди Энжел Кореагаас үзэж байна гинэ яа. Сайн баярлалаа. Сонсох бүрдээ шинэ мэдлэг авч урам авах юм аа баярлалаа гинэ. За Нямка Няна гэдэг манай ихч мөнгөний сэтгэлгээ хөтөлбөрт хамрагдаж надад таны тухай анх мэдэж авч байлаа. Тэгээд амьдралаа өөрчлөх 30 өдрийн аянд хамрагдаад эхнээсээ маш хэрэгтэй зөвлөгөө болон би өөртөө харилцах дэвтэр балтаа маш энгийн ихээр найзалж ирсэн. Бас ихч маань намайг уншаад энэ номын дасгалыг ажиллаад үзгээд мөнгө ба миний үнцэн гэсэн номыг төр өгсөн. Эхнээс нь уншиж гисэн уншихад яг л миний өөдөөс хараад суугаад ярилцаад намайг хурцлж өгч байгаа юм шиг үр дүн гарахын төлөө хичээж хэлсэн гинэ. Yes, гайхамшигтай баярлалаа Нямка. Тэгээд
яг тэгдэг байхгүй манай хөтөлбөрт оролцсон залуучууд өөрсдөө яг өөрийнхөө эргэн тойрны байж байгаа хүмүүсээ өөрчлөөд эхэлчихсэн. Тэд нартай хөрөнгө оруулалт хийх нь ингэж бид нар сэтгэх юм байна. Энийг бид нар мэддгүй юм байна. Тийм учраас миний дэд тэг ингэж ингээд одоо тий бидний зорилго яг тэр байгаа байхгүй юу. Ихтэй баярлаа гэж хэлээрэй заяа. Ихтэй чинь бахарх чинь яг тэгвэл бид нар өөрсдөө сурчаад манай монголчууд ийм гоё байгаа байхгүй. Нэг жоох юм заагаад өчөөд нэг өөрөө мэдсэн юм а хизээс харамсахгүй бусдад өгөх гээд байдаг байхгүй юу. Тэгээд тийм учраас одоо энэ саяны бэлгийн багц магцыг авч хамжаагүй болоод аваарай за чи маань миний имэйл лист нь байдаг юм шүү дээ тий. Тэгвэл тэрийг аваад бүхэлдээ яагаад ер нь хайртай хүмүүстэй тэр энэ бэлгийн багцыг аваад өгөөрэй заа. Тэр нь яадаг вэ? Тэр хүн хизээч ойлгож байгаагүй одоо дөнгөж сая Нямкагийн ирчин авч гисэн гэхэд өөртөө яг надтай харилцсан би өөрийнхөө төлөөгээд амар гоё хичээгээд 30 хоногт амьдралаа өөрчлөгээд аянд оролцоод ингээд дараагийн юм би болоод биш. Эдгээр чинь амар том сэтгэлийн бэлэг байдаг байхгүй. Хүнд бид нар хүнийг өөрчлөх гэж бид амар их мөнгө өгдөг шүү дээ манай монголчууд тий. Хүнд та энэ хүн гуугаад байгаа юм чинь ядарсан нэг үүдээд чи энийг нь төлөөдөг чи энийг хутлаад чи сургалтынхаа мөнгөний төлчих юм чи гэсэн орон зүгээр энэ хүмүүсийг биш тий. Өөртөө хариуцлахаа өөртөө зүтгэж байгаа хүн бодвол дүүнер байдаг болоод тэд нартай зориулаад миний энэ бэлгийн багцыг аваад бэлгэлээд гэж хэлмээр юм за. Тэгээ энэ бэлгийн багц одоо 24 27 оны цагийн давтар дууслаа та. Гэхдээ яг миний номнуудыг авч өгөөд бэлэг мэлгийн бидний бэлгийн багц гаргаж тавиад байдгийн. Тэгээд бэлгэн дээр ч гэсэн бэлдээд ингээ гаргаад өгчлөө гэхэд танаас гэсэн бас нэлээ хөрөх юм болох байх гэж найдаад байна л да. Яа. Окей. Яа баярлалаа. Гоё. Болорбог эндээ ч бас суур хүмүүжил байна гинэ. Тэгээд бизнес батгшиг гэж энэ сүлжээний бизнесийн талаар таны бодол жишээ Herbalife Nutrition сүлжээний бизнес яг хүн болгонд би ингээ хэлчихдэг. Бид нар одоо нэг удахгүй баялагын динамик гэдэг нэг юм хүчтэй тийм систем оруулж ирж байгаа Монгол руу партнершип хийгээд глобал одоо юу гэдэг улсын юутай тэгээд консалтант үйлчлэг оруулж ирж байгаа. Тэгээд тэрэн дээр бид нар яадаг вэ гэхээр хүн болгоны бизнесийн загварууд модулууд хүн болгонд өөрөөр хүн болгон өөрөөр авьяастай. Манайхан ингэж байгаа байхгүй өөрөө бизнесийн загвараа өөрийгөө би хиндэ гэдгийг мэдэхгүй байгаа учраас number 1 орж ирж байгаа юм бүлзэний бизнес ч юм уу бэлэн байж байгаа загвар модулуудыг бид аягүй хардаг байхгүй. Энэ бизнес ерөөсө буруу зүрх байхгүй. Хамгийн гол нь чи хиндэ гэдэгтэй асуудал байгаа байхгүй. Чи өөрөө чиний яг хүсэж байгаа юм чиний муу юм уу? Энийг чи яг илэрхийлж чадж байгаа юм. Энийг гаргаж ирээд явхад юу гэдэг чиний өөрөө чинь дан чанар, чиний өөрөө чинь авьяас, чиний өөрөө чинь хиндэ, чиний diamond чинь хин те. Юуны төлөө яваад байгаа юм гэдгийг бид нар мэдэхгүй байх үү те. Бид нар хамгийн түрүүнд үлгэж авдаг нь би бизнестэй болох хэрэгтэй, мөнгө олох хэрэгтэй гэж бодоод бид нар юу таарсан юм руу орж байгаа. Тэгээ тэрний нэг нь хөвчлэн одоо юу одоо сүлжээний бизнес гэж орж ирээд байгаа байхгүй. Би болохоор сүлжээний бизнес байх ёстой гэдэгт итгэдэг. Гэхдээ магадгүй чиний дуудлага гэдэг юм чиний энэ хороод хийх гээд байгаа бизнесийн дуудлага юу байна уу гэдгээс шалтгаалаад сүлжээний бизнес чам тохирох бизнес мөн үү биш үү гэдгээ судлах нь аяж чухал байгаа байхгүй. Чиний төрөлхийн авьяасыг бид мэдээд авчвал чамд тест хийгээд төрөлхийн одоо чи ингэж хийх юм байна, баг чи ингэж бүрдэх юм байна. Ингэж хийжээ бизнес чи одоо жишээ entrepreneur 5.0 гэдэг юм руу бид нар орж ирээд байна шүү дээ. Ирээдүйд бид нар техникийн технологийн үед одоо дижитал ертөнцийг ашиглаад бид нар ямар төрлийн бизнесийг яаж хийх ёстой юм бэ гэдэг загвараа чи ойлгоод авчвал ямар ч бизнес хамаагүй чи хийж чадна. Хамгийн гол нь тэр загвар модель чинь чам тохирох хэрэгтэй байхгүй. Өөрийнхөө хүсэж байгаа, өөрийнхөө diamond, өөрийнхөө илэрхийлэхийг хүсэж байгаа дуу хоолойгоо өөрийнхөө манлайлал гэдэг юм уу одоо leadership style чи зөв одоо авчвал бизнес чинь хүчтэй хөгжиж явчихна. Би тэрэн дээр чинь их зөвлөгөө өгсөн за. Болроо тэгж хараарай за. Баярлалаа гоё асуулт байна. Бол түрүүний бат ишигт өгсөн хариулт. Болроо энэ өөрийгөө нээх гэж хөгжүүлэх гэж байгаа хүн жинхэнэ хүмүүжлээ олж авдаг. Яас яг болор түрүү хэлсэн санаад хэлж шүү дээ. Солонгоо хүмүүсийн атаа хил амыг яахав вэ? Яаж чадахгүй. Атаа хил амыг чи юу авах вэ? Чи тэр хүмүүсийг доор гэж битгий үз. Чи тэр хүмүүс гайхаад байгаа юм байхгүй. Тэр хүмүүс атаахлаа гэж чи юу ч хийж чадахгүй. Чиний контролын асуудал биш байхгүй. Чи өөрийгөө даруй хүн байлгаж болно. Чамтаа өрсөлддөг чам. Чиний дайснуудыг биш чи найзаа бүтээх ёстой. Тэр нь чам. Чи хүмүүстэй эргэн тойронд байж байгаа хүмүүстэй атаахаад чи өөрөө атаахсан юмсан ер нь тойл байдаг шүү дээ хэмжээгээр. Тойл байдаг шүү дээ. Чи энэ хүмүүс надад атаахаад байна гэж хэлэхээсээ илүү
чи өөрөө энэ хүмүүстэй найзалж чадж байгаа юу, харилцаж чадж байгаа юу, энэ хүмүүстэй ойлголцож чадж байгаа маш энгийн тэр хүн ясны харилцаа гэдэг байгаа байхгүй. Тэгэх юм бол хүмүүс атаархаа болчдөг. Атаархал юунаас гарч ирдэг вэ гэхээр чиний энэ хүмүүс надаас доор байна, энэ хүн тэгээд байна, энэ хүн ингэж байна гэж бодож байгаа тэр нэг үзэл бодол чинь өөрөө тэр хүн намайг атаархаад байна гэдэг юмыг татдаг байхгүй. Тийм учраас тэр атаархлыг өөрөөсөө холдуулъя гэвэл чи өөрөө тэр хүнтэй харилцаагаа хүчтэй хөгжүүлж үзье. Тэгэх юм бол чи тэр аюу гоё болчихно. Аюу гоё асуулт гэж солонгоо санамсаргүй гоё асуулт хариулчих. Догмат цэрэн гинэ. Бэрхшээлтэй боломж намайг таанаас авах уу? Гадаад манай ер нь вебсайт руу ороод та нар захиалаач. Амар шүү дээ. Манай сайт руу monica.com гэх вебсайт руу ороод манай имэйл бүртгүүлээд авсан бол та нар одоо энэ багцыг олоод авчих шүү дээ. Багцаар нь одоо зүгээр нэг ном биш те. Бүр гоё бүхэл бүтэн бие дааж ажиллах өөрийгөө хөгжүүлэх багцыг авчулаа гэж зүгээр. За. Тэдийш баярхуу. 1 сарын ганцаарчсан гэрээнд хамрагдах юмсан гинэ. За тэгээрэй за. Манай сайт руу ороод дасгалжуулалт хийх гээд товчлуур байгаа. Миний дээр байгаа. Тэргүүрэн дараад авчиж болно за. Тогтоотор бодроо тэгнэ өөрийнхөө харилцааг нээлттэй хүнд их хэлмээр байгаа зүйлээ чөлөөтэй илэрхийлэх дээр хэрхэн ажиллах ёстой вэ? Та зөвлөгөө өгөөч гинэ. Өөрийнхөө харилцаа гэж би харилцаан дээр харилцаа айгүй том асуудал байхгүй юу? Ерөнхийдөө харилцахад яагаад чамд хүндрэл их үүсдэг вэ гэхээр чи өөрийгөө хин гэж бодоод байгаа чинь чи өөрийнхөө чиний дотоод үзэл бодол айгүй зөрчилдөөнтэй байгаа учраас чи гадагшаага илэрхийлээд айгүй адармаатай айгүй зөрчилдөөнтэй байгаа байхгүй. Тэр чиний нам бовоон анхаарах хэрэгтэй юм. Харилцаан дотор яагаад чи өөртөө итгэлтэй байх вэ? Чиний бүх үзэл бодол чинь бүх юм зэгцтэй, бүх юм хоорондоо хацалдаатай. Чиний түрүү чи ярьж ирсэн одоо ярьж байгаа юм чи хоорондоо хацалдаатай нэг чигтэй байсан тохиолдол бүх одоо хийж байгаа үйлдэл чинь нэг зүг рүү явж исэн тохиолдол хүнтэй харьцахад айгүй амархан болдог, маш энгийн болдог. Толгой иргмээргүй асуудлууд одоо янз янзын жүжиг драма байхгүй болж эхэлдэг. Элдв янзын гомдол зөрчилдөөн байхгүй. Нэг ярьсан юм дээр ирж гомдоод тэрний хаараас хөдлөө тэгэл тэрнээсээ уучлахгүйгээр ингэж яваад ах шаардлага болчтой. Тэгэхээр харилцаагаа сайжруулах гэж чи өөртөө харилцаагаа сайжруул гэхэд тэгээ өөрийнхөө зорилгыг маш тодорхой болгоо. Яагаад энэ хүнтэй харилцаж байгаа юу гэдэг байгаа ямар зорилго. Тэрийг одоо үг хэрэггүйгээр маш энгийн болгоод өгөө сурчвал харилцаач айгүй сайжирч байна. Харилцааг сайжруулахад дараагийн бас нэг асар чухал хэсэг гэдэг нь бид нар өөрийнхөө хэлэх үгэн дээр фокус хийдэг болохоос өөр хүн яг юу хэлээд байгаа юм бэ гэдгийг мэддэг. Тэр харилцаагаа хөгжүүлэхийн тулд бид маш сайн сонсож сурах хэрэгтэй. Тэр хүнийг ойлгож сурах хэрэгтэй. Юу хэлээд байгаа юм, юу хэлж байгаа юм, ямар нэг сонирхоод байгаа юм, яагаад энэ хүн ингэж бодож байгаа юм гэдэг шалтгаануудыг айгүй сайн ойлгох хэрэгтэй. Тэрнийхээ дараа чи харилцаж чадна. Тэгэхгүй тэрийг хүнийг ойлгохгүйгээр өөрийнхөө юмыг тулгаад идэв шүү бид нар ямар тий. Чи л амар чухал, би л амар чухал гэсэн эгонууд хөөгээд шүү. Нэг амар чухал хүмүүс хурж ирэл нэг юм хүмүүсийг шүүмжлэх байгаа юм шиг орж ирдэг байхгүй. Өө чи ястаа мэдхгүй. Би бас нэг шүүмжлэх гэснээс нэг шүүмжлэл гэдэг сэдв дээр аягүй гоё нэг лайв хиймэр санагдаад байна байхгүй. Гэвэн санагдчихлаа. Матчиж шүүмжлэл хүмүүсийг шүүмжлээд нэг юм сүрхий сайжруулаад идэг гэдэг ухаантай нэг сонин хүмүүсийн ааш харагдаад идэг Монголд. За би тэр нэг донжтой байгаа сэтгэл мэдрэлийн өвчтөе хүмүүсийг жоохон ангаах ажил хийнэ. Гараачаад. За дараагийнх нь алтан баг нэ сайхан зөвлөгөө өгч байгаад баярлаа. Бүртгүүлсэн байгаа өөрийгөө яаж олох вэ гинэ. Чи өөрийгөө олоод ахын баха хаана ийцэн? Хогс амнаас хайцсан гадраас авчихаа. Болж ин алтан багна. Би тэгээ хэлчихсэн шүү дээ чамд тий. Хаана хайцсан? Нэг хайцсан хүн байгаад байгаа юм шиг битгий юу байгаад өөрийгөө зовоод хаяхахын оронд би өөрийгөө хайцсан байна олоход байна гэхийг оронд өөрийгөө чихний юм гэдгийг ойлгочих. Би өөрийгөө бүтээх гэдэг талаас нь харж би ийм хүн бүтээмээр байна, ийм хүн болгомоор байна, ийм хүн болмоор байна гэдэг юмнуудаа бодоод үз. Тэрнийхээ дараа тэр хүнийг бий болгохын тулд шаардлагатай гэсэн өөрчлөлтүүдийг хийсэн. Окей, босно. Гоё асуулт. За би өөрийгөө сайн хөгжүүлэх гэж нэг гэж хичээж их юм судалдаг. Тиймдээ ч одоо өөрийгөө дэндүү их үнэлээд байдаг гинэ. Тийм. Юм мэдэхгүй хүмүүс өөрийгөө аягүй их мэддэг гэж боддог шүү дээ. Өөрийгөө өөрчлөх гэж би аягүй их мэдээд байна. Амар чадаад байна. Би гоё байгаа юм чинь ингээд суугаад байгаа юм чинь ерөөсөө өөрчлөлтөө болчихсон шүү дээ. Юмыг өөрчлөе чи, юмыг сайжруулъя чи, амжилтанд хүрэх гэвэл чи өөрийгөө одоо юу гэдэг болоогүй байна гэдэг. Их бах хэмжээгээр болж чадчихна гэдэг өөртөө ихтэй байж байгаа боловч би энэс илүү чадахын тулд би дараагийн түвшинд хөгжих хэрэгтэй байхгүй. Тэгэхээр өөрийгөө тэтэрхий үнэлэх биш, өөрийгөө үнэлэх нь буруу биш гэдэг. Үнэлэх нь буруу биш. Гэхдээ зарим тохиолдолд өөрийгөө
За би юу хэлэх гэж юу? Зарим тохиолдолд өөрийгөө одоо үнэн зөвөөр одоо харах хэрэгтэй байгаа байхгүй. Хэд өөрийгөө үнэлэх аюултай, хэд доогуур үнэлэх аюултай, доошо тавих аюултай. Тийм болохоор нэг балансыг тааруулах юм одоо. Тэгээ харж яриасаа. Ерөнхийдөө өөрсдөө бид дан хөгжүүлэх хэрэгтэй. Гэхдээ одоо байж байгаа чи бас хангалтгүй биш байхгүй, хангалттай сайн. Одоо байж байгаа юмудаа сайн хэрэглээд одоо юмыг сураад байна гэж ярьж байгаа ч гэсэн бид нэр хэрэгжүүлж үзээд үр дүн гаргаад явах явцдаа тэргүүт сурдаг юм чинь чадвар болоо явчихдаг. Чадвар болоод явж байгаа бол хинч чамаас тэрийг чинь булааж авахгүй шүү дээ. Тийм учраас бид нэр дасгалжуулалт хийхдээ дандаа хүмүүст чадвар олгох талаас нь дасгалжуулалт хийдэг байхгүй юу? Яа. Баярлалаа бодроо. Тэгсэн хэрнээ гинэ. За хэтэрхийн няхуур хандах гээд үйлдэлээ хийж чадахгүй юм а яг зөв. Чи үйлдэлээ хийх дээрээ жоохон төвлөрчихсан. Тэгээ өөрийгөө айгүй өндөр үнэлээд байгаа мөртлөө юм хийж чадахгүй юм чи чадахгүй юм гэсэн үг шүү дээ. Яа. За намраа тэгжэн сайн байна уу? Сайхан зөвлөгөө өгч байгаад баярлалаа гэж юм. За би л майцдаг гэж би л сүлжээний бизнесээр дамжуулаад маш олон хүмүүс тусалж болох юм байна гэж яваад царсан. Тэгээд тэр хувь маань өөрийгөө өөрчилж өөрийнхөө төлөө хинээс юунаас хайж мэдгүй хүснээрээ амьдрах боломжийг өгдөг бас санхүүгийн эрхчлээнд хүрэх боломжтой гэдгийг хардаг учраас feasibility-ийг хийж байгаа гэнэ. Яа. Сүлжээний бизнес тохирох хүн гэж байдгийн, тохирдгүй хүн гэж байдгийн за. Тийм учраас би тэр өнцгөөс нийлээд байгаа шүү заяа. Сүлжээний бизнес буруу юм байхгүй. Хамгийн гол нь энэ байхгүй юу? Чи өөрийнхөө чи хин юм бэ гэдэг юм чинь, чи өөрийгөө үнэлж байгаа үнэлэн, чи өөрийгөө ойлгож байгаа юм чинь одоо тухайн бизнестэй чинь үнэн яг чиний жинхэнэ гал асах хэрэгтэй байхгүй. Тэр нь асаж чадахгүй бол чи сүлжээний бизнес дээр ороод хүмүүс мөнгө алдсан гэж сонсдог. Сүлжээний бизнест ороод хүмүүс очроо олохгүй бодолтой хүнд итгээд холбогдуулчлаа гэж араас нь ярьдаг. Тэр хүмүүс чи яадаг вэ гэхээр тийм хүмүүсийн тохиолдолд тэр хүмүүс чи яадаг вэ гэхээр өөрсдөө тэр бизнес сүлжээний бизнес хийх дагвар модельийг авч явах төрлийн хүмүүс биш байгаа байхгүй. Тэрнээс биш хүн болгон биш гэсэн. Тэгэхээр проблем нь бизнестэй биш байгаа байхгүй. Тухайн бизнесийн асуудал биш. Тухайн хүний асуудал гарч байгаа. Тухайн хүн өөрөө хийх юмаа зөв мэдж байгаа бол хийх аргаа сайн өөрөө илэрхийлж чадж байгаа бол тэр хүн амжилтанд хүрдэг. Тэрнээс биш өөртөө тохирохгүй бизнес бол тохирохгүй гэдэг байхгүй. Тэ? Тийм учраас айгүй хүндрэлтэй санагддаг. Тэр үгсээс нээсэн шүү. За баярлалаа. Найзцгаа. Тэ. Аяно. За хэдүүлээ тэгээд өнөөдрийнхөө лайвыг өндөрлөх. Айгүй сайхан зан гаргаад амьдаа нөгөө юу яасан би таньдаагаас нэг хүндний талаар ярих гэж одоо зориуд орж ирсэн. Тэгээ өнөөдөр ярьсан зүйл танаас тэрг болсон байх гэж наадж байна. Хайртай хүмүүстэй шеэрлээрээ хуваалцаараа тэгээ таг хийгээрээ заяа. Тэгээд яа эргүүлээд дахиад хэд хоногийн дараа уулзаад юм боломжтой болохоор шат гэж ороод ирсэн. Тэгээ орж ирээд та нартай гоё сэдвүүд ярина. Надтай ярилцмаар байгаа гоё сэдвүүд гоё хаяа комент чигтээ оруулаад ирчих чагараа тэгээд би яана за. Би шүүмж гэдгээр дараа нэг лайв хийнэ за. Шүүмжлэх талаар шүүмжлэл гэж яг юу юм бэ? Шүүмжлэл эргэн тойронд болдог проблемыг заах ярьсан. Окей. За тэгээд баярлалаа. Баяртай. Тэгээ өнөөдрийг оройг сайхан өнгөрүүлээрэй. Тэгээ миний одоо Dream Big Tom мөрөөд гэдэг багцыг маань олж амжаагүй байгаа хүмүүсийг олж авахыг үрээ. Тэгээд monica@sitcom гэдэг имэйлээр бүртгүүлсэн бол сүүлийн 24 цагийн дотор дахиад нэг ганц 2 имэйл очих واخ. Тэгээд тэр имэйл дээр хурж ирсэн листийнхаа дагуу, имэйлийнхаа дагуу ороод мэдээлэл уншиж танилцуулаад тэр танилцаад тэр загварынхаа дагуу, зааврынхаа дагуу худалдаа авалт хийгээрэй заяа. Окей. За тэгээд окей. Бүгдээр баяртай сайхан амраарай. Окей. Bye.